Боловсрал шинжлэх ухааны яам. Байгаль орчин аялал жуулчлалын яам. Тогтвортой хөгжлийн боловсрал хоёр төсөл. Доктортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачлах түншлэл үндэсний чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс оролцож байгаа эрдэмтэн багш нар, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд залуучууд, нийт төлөөлөгчид та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтган мэдчилээ. За өнөөдрийн арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа боловсрол шинжлэх ухааны яам, Швейцарын хөгжлийн агентлаг болон төсөл хөтөлбөрийн баг хамт олонд гүн талархлаа илэрхийлье. Монгол Улсын засгийн газар доктортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийг 2018 онд баталсан. За энэхүү хөтөлбөрт их дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үндэсний өв уламжлал Монгол хүний байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадварыг доктортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баталгаажуулж, боловсролын тогтолцоогоор дамжуулан хүүхэд залуучууд эзэмшүүлэх зорилтыг тусгасан. Монгол Улсын засгийн газар Швейцарын хамтын ажиллагааны газар хамтран доктортой хөгжлийн боловсрол төслийг 2015 оноос амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. За төслийн хүрээнд 2021 онд доктортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр 30 сургуульд доктортой хөгжлийн боловсролын бичил төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархалтай байна. За цаашид та бүхнийг сурагч багш нарт зориулсан доктортой хөгжил байгаль орчны чиглэлийн олон улсын төсөл хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэн нээлттэй хамтран ажиллах болно гэдгийг онцлон хэлхийг хүсэж байна. Доктортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачлах түншлэл үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулагдах сэдэвчилсэн хуралдаануудаар одоо хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн өнөөгийн байдал, тулгамдж байгаа асуудлуудыг хэлэлцэж, байгаль орчныг хамгаалахад оруулж байгаа өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох гэж байгаа нь Монгол Улсын доктортой хөгжлийн боловсролын суурийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. За хүндэт төлөөлөгчид, эрхэм зочдоо та бүхнийг чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үр дүнтэй хилцүүлэг өрнүүлнэ гэдэгт найдаж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Боловсрал шинжлэх ухааны яам. Байгаль орчин аялал жуулчлалын яам. Тогтвортой хөгжлийн боловсрал хоёр төсөл.